За сайн уу за дараагийнхаа бичлэгтээ тавтай мэрэл. Тэгээ энэ удаагийнхаа бичлэг дээр дахиад шаартаагаар гоо сайхны бүтээгдэхүүний mystery box онгоолгоно. Энэ байшингаас болоод амар шар хөдөлсөн. Тэгээд дараагийнхаа авчраа тавьчихсан байна. Дараагийнх нь хүн болгоны мэддэг Dior брендийн бокс ирсэн байгаа. Тэгээ би Dior-оос уг нь нэг л том бокс загсан чинь 2 хайрцаг delivery хүрэгдэж ирсэн. Энэ хоёр ингээд хамтдаа ирсэн баггүй юу? Тэгээ би гайхаад юу юм бол гэд бодсон. Тэгээд онгойлгох гэж байгаад байлаа. За бүүндээ хамтдаа бүх хайрцаг онгойлгоё гэд тэгээд сууж ийн. Тэгээ юу ч гэсэн энийг одоо би яг юу гэдгийг мэдэхгүй. Тийм болохоор хэдүүлээ бүүндээ онгойлгож үзэн. За амар Dior гэж бичсэн ийм хайрцагын дотроос дахиад Dior-ийн хайрцаг гарч ирсэн. Дотор нь болохоор биелэн байгаа юм шиг байна. За энэ Dior-ийн хайрцаг дотроос болохоор амар алтан л юм байна. Энэ дэхтэй савн ямар гоё болсон юм бэ? За карцгаа энэ дотроос юу гарч ирэх нь вэ гэхээр энэ нөгөө нэг Dior-ийн бэлгэнд өгдөг кашлак нь гарч ирж байна. Dior-оос юм авахаар Dior тодорхой хэмжээний үнэн дүнгээс дээшээ худалдан авалт хийхээр Dior ийм бэлэг өгдөг хгүй юу? Тэр нь гарч ирж байна. Надаа энэ кашлак ягаа яг ийм цагаан тэгээд джинсэн гэх 3 төрөл байгаа. Тэгээ энэ миний дөрөвдөх гэсэн үг. Яна ямар цаас. Тэгээд энэ дотроос нь болохоор Dior-ийн foam cleanser хөөсөн цэвэрлэгч байна. Тэгээд жижиг Miss Dior-ийн парфюм байна. За ийм зүйлүүд гарч ирж байна. Энэ ямар Dior юм? Адил Dior парфюм юм бол. Энэ надаа байгаа нь шүү дээ. Яг энэ томруулсан хэлбэр надаа байгаа. That's cute. So cute. Энэ болохоор зүгээр нүрнээс савн байгаа хөөсөн савн. Жижиг хэмжээтэй. Гэхдээ яг адилхан савлгаатай байдаг. Яг юм. Энэ айгуу хөөрхөн. Бити. За Dior-ийн маань бэлэг бол нэг иймэрхүүл бэлэг ирсэн байна. Яг энэ жижигхан кашлак нь ирсэн байна. За одоо миний хамгийн их сонирхлыг татж байгаа. Миний бүр октоосоо хүзээгүй байгаа зүйл ерөөсөө өмнө нь ингэж харж байгаагүй дэлгүүр дээр нь ч ингээ ерөөсөө байдаггүй зүйл болохоор энэ adventure calendar байгаа. Хэдүүл онгойлгоцгоё. Зак гаргаад ирлээ хайрцагнаас нь. Тэгсэн чин гадуураас ийм амар сүртэй удаануудтай байдаг юм байна. Манай Dior амар сүртэй юм байна. Зак одоо яг сайхан ингэж тавьж агаад онгойлгоё заяа. Амар шартай шууд Dior юм. Юу захиалаа хийсэн шүү дээ би ч юм. Гэхдээ хүмүүсийн хэлж байгаагаар болохоор би азгүйс юм шиг байлээ. Босоод тийм гой сайхны adventure calendar-аас нь маск засаг гарч ирдэг гэсэн. Oh my god, энэ ямар гоё юм бэ? Яа, энэ деталь бүрийг хараач тий та нар. Вау. Энэ хартаа, деталлуудыг хартаа. Вау, гоё яагаад. Энэ бүр үнэхээр царайлаг юм байна. Энэ доор нь циркийн зан. Тэгээд энэ циркийн үзүүлбэрүүд хийж байгаа хүмүүс энэ. Энэ бүр үнэхээр царайлаг юм байна. Тэгснэ энэ доор нь Tinkerbell байх шиг байна. Тэгээд Delphine гэдэг лүү. Тэгээд зан. That's so good. So cool. Одоо энийг яаж онгойхыг хар.
Энэ яг нөгөө нэг циркийн юугаар хийчих. Яг циркийн зүйлүүд байна. За одоо шууд онгойлгоцгоё. За нэг нь бол угаасаа амар том гэжтэй. Ер нь бол дундаж хэмжээнийх байна. Яг энэ голд байна. Шууд нэгээс нь онгойлгоо явъя. За нэгийг онгойлгоод дотроос нь шууд карт гарч ирж байна. Карт шиг ном гарч ирж байна. Диорын эннийхэн танилцуулга юм аа. За хамгийн ихнийх нь энэ саяны бэлгэн дотроос нь гарч ирдэг нүүрний савангийн жижиг хувилбар нэ. За энэ ч тавьчих. За хоёр дахь нь хаана вэ? Энэ яг энд ороо шүү дээ. За хоёр дахьоос нь таньдаг зүйл гарч ирж байна. Уруулын будаг байна. Уруулын будаг авших байна. Тийм ээ, уруулын будаг байна. Вау. Улаан уруулын будаг байна. Улаан, бүр часан улаан. Nice. Кала. За Диорын уруулын будаг. Миний угаасаа Диорын уруулын будаг дуусчихсан. Шүү. Гурав дахь нь ханаа бол? Энэ шүү дээ, энэ доор шүү дээ. За энэ дотроос нь болохоор энийг бүр чихээсэн шүү дээ. Энэ юу юм бол? Энэ хардаа гацуурны тоглоом байна. Ийм гацуурын тоглоом. Энэ угаасаа нөгөө нэг шинэ жил зориулсан юм болохоор тийм л байгаа. Гацуурын тоглоом гараад ирлээ. Энэ л сонирхолтой. Гарч ирнэ гэж бодоагүй. Дөрөвдөг нь болохоор энд нэлээд том бокс онгоох нь байна. Би гараараа хаахгүй онгоолгож үзүүлээ. Ийм сайзтай гарч ирсэн. Хомсны будаг байна. 990 гэдэг дугаартай. Час удлаа өнгийн хомсны будаг. За энүүгээр хомсоо буднаа. Өөрөө будад сурнаа хомсоо. За. За дараагийнх нь 5 хаана? 5. Энэ дээр шүү дээ. За карцгаа. За 5 дотроос флаш гарч ирж байгаа шиг байна. Яг гоё. Яг миний дуртай өнгийн флаш гарч ирлээ. Тэгээд ийм толтой бас. За. Гоё. Миний хайр хүрээд байна. За, таваас флаш гарч ирсэн шүү заяа. Яг л гоо сайхны календар яг л ийм байх хэрэгтэй хаа. Би яг өмнөхдөр л ойрдуулцахгүй. За одоо 6 дахь заяа. Бас том хэрцэг онгоох нь энэ талд. Ваа. Энэ дотроос болохоро. За энэ ерөөсөө мэдхгүй зүйл байна. Нэр нь харагдахгүй байна. Серум гарч ирж байна. Диорын серум гарч ирсэн. Ийм савлгаатай. Диорэ гэсэн серум гараад ирлээ. Мөнгөлөг юмнуудад нь жоохон гэрэл яваад байгаа юм байна. За тэгэхээр зүгээр. За 7 болохоор энэ доор жижиг юм байна. Энэ юу вэ? Шоколад юм бах та. Энима. Шоколад юм бах та гэж бас. Өнөртөө бас гарч ирж. Энэ яг бүр энэ сая сүүлд гарсан өнөртөө бас нэ. Миний мэдж байгаа зүг болвол яаж онгох юм бэ? Ирэх юм. Тийм ээ. Энэ сая сүүлд гараадсан
Нүнэ. Сүүлд гарсан өнөртөө усныхан сэмтэл нэ. Энэ дээр тавьчих уу? За энэ дээр тавьчих. Та нарт харагдаж гин үү? Харагдахгүй болчлоо тий. Би энтрийг нэг жоохон өндөр юм энэ дээр тавь. За ээж би нэг өндөр юм болоод. За өндөр юм арай жоохон өндөр болгохтой тавьчлаа. Гэтэ бүгдээр бол багтахгүй юм шиг байна. За сая 7 онгоосон байна. Тэгэхээр одоо 8 хаана вэ? 8. Энэ доор энэ амир доор. Амир том сав заяа тэгснэ дотор нь жижигхэн юм байна. Мангар том савны зүгээр буланд нэг жижигхэн юм зүтдэг шүү. Энэ баг крем. Оо. Энэ маскара байна. 4D маскара гинэ. Тэгтээ өнгөгүй. Маскара гэж авсан. Серум байна. Сармусны серум. Ямиг гүйц уншааг байна да. Тэгтээ энэ дээр яхаарахгүй маскара гэж бичсэн мэс шүү. Тэр. No God! No God, please no. Сармусны серум айгүй их хэрэгтэй. Ялангуяа сармусандаа хийм хийлэгж мэлэгдэг болвол тэр тусмаа хэрэгтэй гэсэн. Айгүй олон зүйл туршиж үзэх нэ. За 9 нь болохоор энэ дээр. За бас өөр хэлбэртэй юм гарч ирж байна. Саяны одны нөгөө тал нь гарч ир. Үгүй өөр юм байна. Саяны одны нөгөө тал гэсэн чинь биш. Нэг юм өөр нэг дүрс гараад ирсэн. Ийм дүрс гарч ирсэн. Энэ нийлхээрээ юу болох юм бол битггүй. Нэг юм нийлхээрээ юу болох юм бол энэ хоёр лав нийлгүй тодорхой. Арай утлаарсан. Тэглээ. Нийлгүй тодорхой. За ялкны тоглоом. Хайрцагын дараа нь эмэг бүгж мөгжөө хийгээ хадгалчвал айгүй зөв юм байна. За 10 дахь нь энэ доор байна. Энэ яг уруулны будаг байна. Яг л уруулны будаг. Яг ёо. Энэ яг Dior-ийн Matte уруулын будаг байна. Бэж. Шүтээ буцчих. Толтой хүн. Би толтой хүн. Сэбэтлээ. Нүүр бодож яхад уруул орохгүй болтгүй юм шиг. Ямар амар тод энэ үү? Нилээн тодл санагдаад байна. Гайгүй ч юм уу? Гайгүй юм шиг байна. Гайгүй дөө. Гайговтер. За 10 дахь нь 10 өөр төрлийн юм гарч ирж байна. Гоё юм уу? Гоёгаад харин тийм ээ. Өмнөхдөр нь яг 10-ыг онгойлгосон чи хэдүүлээ бараг 10 уруулын удагтаа аллаа эцтэй. За 11 дахь нь хаана вэ? 14 байна. 8 5 16 22. Үгүй 11 гэж байхгүй юм шүү. Энэ шүү. За удлаарс. Бэсмэн. Би л хараагүй. За энэ бол яа хараагүй маргаангүй сармусны бодог байна заяа. Хараал тэнж. Тэр хилээгүй сармусны бодог. Энэ яг ориг сармусны бодог. Эндний амар гоё заяа. Сармусны бодог нь айгүй гоё удаан тогтцтой байдаг. Би эндний сармусны бодог нь амар дуртай. За сармусны серумтэй сармусны бодогтой боллоо. Гоё 12 11 төрлийн өөр зүйл гарч ирээд өстой дайггүй байна. За 12 дахь нь болохоор энэ дахиад өнөртөөс ах шиг байна. Тэгээ өнөртөөс гэхдээ арай өөр төрлийн мистер юм. Энэ гэхдээ юу вэ? Нөгөө нэг сая бэлгэнд ирсэн устайгаа адилхан ус юм. Кашлакын дотор сая бэлгэнд нэг ус ирсэн шүү дээ. Энэ устайгаа адилхан ус юм.
Үгүй хоёр өөр энэ хөөе. За ингээ 3 өөр төрлийн устай болсон шүү. Яна унаач би ингэж олж аваад. За 12 дахь нь. Ёо гэж 13 нь аюу том юм байна бас. 13 дотроос юу гарч ирэх гэж байна вэ гэхээр 13-аас бас өнөртөө бас. Энд ихтэй эрэхтэй бас ах шиг бах юм. Үгүй юу? Би андуурсан уу? Эрэхтэй л бас ах шүү. За энийг одоо энэ тавьчих. За энийг ингээд босгож тавиад төрүүлж гарч ирсэн юмнуудаа аргачлуулаад жижиг юмнуудаа урд нь өнөртөөснүүдээ урд нь тавьчихсан. За эддэг нь лээ. 13 байсан. Йоо. Одоо эддэг нэ 14 хаана вэ? Энэ ч яг голд шүү дээ. Хамгийн дээр голд. Ямар том юм бэ? 14-ийг хардаа. Айгүй том зүйл. Бас амар хүнд. Мангар том тос гараад ирсэн. Вау, нүнжигтэй л дээ. Тэр сав мавыг харчаарай. Энэ юуны тос юм бол гэхдээ зүгээр крем гэсэн байна. За энийг дарааны төлөө олж мэдцгээ юуны тос гэдгийг. Би олж мэдгээр энэ доор нь биччихье за. Юуны тос эсний. Нүдний тос маслаа биш юм шиг байна. Зүгээр нүүрний тос юм шиг байна. Гэхдээ ямар үйлчлэгээтэй гэдгийг би доор олж мэдээ биччихье заяа. За 15 дахь нь болохоор энэ дахиад уруулын будаг. Үгүй өөр юм байна. Dior Savage өнөртөө ус, эрэхтэй ус юм. Энэ бол яг яхааргүй эрэхтэй ус. Энийг бол мэдчих. За 16 дахь нь нэ. 16 энэ шүү дээ. За 16-аас уруулын будаг баг шиг байна. Яшгүй дээ. Миний энэ дууссан байхгүй юу? Би бүр яах уу гэж бодоод энэ Dior Effect гээд мөн байна. Тэгээд энэ зүгээр уруултны чийгшүүлэгч идэх байхгүй юу? I'm so lucky гэхүү. Энэ бүр яхаарахгүй дууссан. Би дахиад авах хэрэгтэй гэж бодоо явжсэн байхгүй. Яндаа гэж байгаа шүү дээ. За одоо 17 дахь нь энэ яг энэ доор байна. Тэгэхээр энэ юу вэ? Энэ яг крем байх шиг байна. Нүрний фаундейшн байх шиг. Үгүй саатай хүмүүсний будаг байна. 17-оос нь саатай хүмүүсний будаг. Гэхдээ гоё өнгөтэй байна. 513 гэдэг өнгө нэ. За хараад явах тийм. 2 хүмүүсний будагтай л. Гэхдээ 2 өөр өнгө. За сая чи 17. Одоо 18 хаана? Энэ. Энийг чихэр шиг, модон чихэр шиг бооч. Энэ нөгөө нэг яг миний ганц нэрийг мэддэггүй өнөртөө бас. Би энэ усны нэрийг одоорт л мэддэггүй. Айгуу өрмөц савлгатай. Тэгээ миний нэрийг мэдгүй ганц өнөртөө бас гэдэг юм чи миний. Тэгээ өнөр нь надад жоохон хурц санагдаад идэх болохоор би нэрийг мэддэггүй. Бас нэрийг нь олоод доор болно биччихье за. За ингээд дахиад нэг өнөртөө ус. Хэдүүстэй болсон байдгүй лээ. Харцгаая хэдэн өнөртөө устай болсноо харцгаая. 1 2 3 4 5 устай. 5 ус гэхдээ 5 өөр төрлийн ус. 2 эрэхтэй, 3 эмэгтэй устай. Тэгэнгүүтээ 2 3 уруулын бодогтой. Тэгтээ гуруулаад шаал өөр 3 уруулын бодог. Энэ бол болчихин. 18 дахь нь 18 тий. Одоо 19. Яа. Энэ бол юм дунд чинь толгой эргээд шүү. Энэ дахиад уруулын бодог юм шиг байна. Үгүй.
Тийм ээ, тийм уруул юм гэдэг байна. Амар жижиг уруул юм гэдэг байна. Ийм жижиг. Энэ яг нөгөө нэг жижигэн цөм хүүхдээ ойлгоо юм. Энэ нөгөө нэг түрүүний гарч ирдэг улаан чинь шүү дээ. Энэ бас юм улаан. Гэтэ жоохон хүрэн улаан юм байна. Энэ хартаа хэр жижигэн байгааг нь би энэ яаж төрцүүлж харуулъя за. Ийм ээ. Айгуу жижигэн байгааз. Энэ яг мини цүнх мөнхтэй явж байгаа үед бол гоё юм байна. Амар зүгээр. Мини юмнууд нь жижигэн зүгээр мини баг цагтай явж байхад айгуу амар байдаг. Тэгэхээр гоё яана. Энд чи 19 төгнөөс нь тий 20 хаана байна гэсэн чинь яг энэ доороо байна. 20 бас өөр хэлбэртэй зүйл гарч ирж байна. Юу юм бол за 20 шүү зэ мартваа 20 шүү. 20-оос нөгөө хоёр тоглоомтой адилхан юм гарч ирж. Надаа үнэхээр энэ тоглоомнууд л илүү байна зөв энэ дотор зай бүглөөд гацуурцсахгүй юм чинь. Би угаасаа шинэ жилээр мод зүтггүй. Манай дүүл застдаг. Тэгээд дүүдэл 3 ширхэг тоглоомны гацуурны тоглоомтой боллоо. 3-аас ч их байж магадгүй. Надаа энтнэр бол шал илүү энэ зөв энэ 20 Монголоход бас 17 нь бол үнэхээр дэжгүй. Зүгээр энэ 3 бол үнэхээр илүү. За 20 онгосон. Одоо 21-т нь хаана вэ? Энэ шүү дээ. Саяны нөгөө нэг миний нэрийг мэдгүй гэдсэн үнэтэй усны арай өөр төрөл юм уу? Эсвэл адилхан нь гарч ирэх гээд энэ арай өөр нэ. Арай өөр. Үнэр нь арай өөр. Энэ угаасаа яг тэгдэм аа. Тэгтээ бас том нь арай том байна. Энэ хоёрыг харьцуулахад. Яг 22 маань хаана вэ? 22 маань хаана вэ? За хардаа энэ дотор 22-оос болохоор одоо яг нүүрний крем багшлаг байна. Үгүй биш. Серум байна дахиад. Энэ нөгөө нэг бөмбөлөгтэй серум байна. Харж байна уу бөмбөлгийн? Ийм бөмбөлөгтэй серум бидэхгүй тэр нэ. 22. Би амар түрүүнээс хойш крем хайгаад байдагнаас би нөгөө нэг энтний Forever Young гэдэг фаундейшнийг хэрэглэж үзмээр байгаа байхгүй юу. Тэгээ надад сэмпл нь гараад ирвэл яг сэмплийг хэрэглэж үзэж байгаа авахгүйгээ шийдмээр байгаа байхгүй юу. За 23 дахь нь одоо нэ. Энэ талтай байна уу? Алга 24 байна. Энэ шүү дээ. 23. Энэ л яг уруул юм боддог байна. Энэ болохоор нөгөө нэг уруул бомбойлгогчтой гэдэг нь шүү дээ. Тийм уруул өнгөлөгч нь. Өнгөгүй хэлбэр нь. Угаасаа тийм зохихгүй өнгөтэй байснаас ийм өнгөгүй байсан нэр. Миний энэ нас угаасаа дуусах төгчсэн. Хамаг юм дуусах төгчээд гэнэс. Йоо. За 23, 24 болохоор амар том юм байна. Энэ миний бодохоор лаах хэвээр. 24. Юу 24-г л тусаа юм шүү. Тийм үү 30 биш юм уу? Би 30 гэж бодож байсан шүү. За энэ 24-т нь болохоор лаах хэвээр. Яагаад тэгэхээр яхаарахгүй нэг лаа ирэх хэвээр байсан. Лааны зураг байсныг бол харсан. Тэр гадна л энэ хардаа амар хөөрхөн. Яг энэ юуних шиг юм байна. Өнөрнөөс амар гоё. Вау. I love it. Одоо энэ бол үнэхээр таалагдлаа. Энийг би шууд одоо хасаанаа жоохон бичлэгээ дуусгаж байгаа. За 24. Юу вэ? 24 юм л байгаа мó. Би 30 юм байгаа гэж бодсон шүү. Би чи намаа уншия да. Ном нь хаана энэ? Энэ шүү.
Намаа унсан ч юм биш дээ. Эдний маркетинг бүр үнэхээр сайн юм байна. Би энэ дотор 30 зүйл байгаа гэж бодсныхон шалтгаан одоо энэ номон дээр нь байгаа заяа. Тэр хамгийн ихний гарцгийн дээр нь байгаа. Би тэр нэрийг хараад 30 байна гэж бодсон чинь яг бүтэн унсан чинь 24 iconic зүйлсүүд байгаа гэж бичсэн байсан бай. Энэ миний анхаарал болгоомжгүй их л те. Гэхдээ яг уу зүгээр. That's not bad but гэхдээ зүгээрээ. Яа 24 зүйл байгаа гэж бодсон маань буруутсан лээ. Гэхдээ яг уу үгүй 30 зүйл байгаа гэж бодсон маань буруутсан лээ. Гэхдээ яг тэ зүгээр штэ. Айгу олон гой зүйлүүд гарч ирлээ. Тэр арын байшингууд бол хамаагүй тэр энэ байшин одоо ингээд зүгээр ингээд унгаа. Тэр байшин бол угаасаа 15 зүйлээс 13 4 уруулын будаг гарч ирсэн. Тэгсэн чинь теори болохоор яг бүгд юм өөр байхад зүгээр юмнууд гарч ирсэн. Надад хамгийн их таалагдж байгаа нь теори флаш гоё юм. Тэгээ миний дуусж байгаа 2 уруулын будаг байсан нь гоё юм. Тийм. Тэгээ угаасаа уг нь энэ дотроос фаундейшн гараад ирсэн бол би амар баярлах байсан. Яг нөгөө нэг авахаасаа өмнө туршиж үзмээр байсан болохоор. За тэгтээ зүгээр. Айгуу дэжгүүлээлээ. Эндээс хамгийн хэрэггүй байгаа зүйлүүд нь болохоор энэ ёлкны тоглоомнууд үнэхээр хэрэггүй байна. Энийг жоохон л эднэр жоох илүүдсэн юм уу даа л гэж би бодогдож байна надад. Ёлкны тоглоомнууд гэсэн. Энэ хартаа. Вау! Миний муулаад байгаа ёлкны тоглоом чинь амар хэрэг сонирхолтой юм байна. Энэ хартаа ингээд бүтэн болд юм байна. Соёлын шок юм а би нэрээ. Тэгэхээр энэ төр бүгдээрээ тэгдэг гэсэн үг юм биш. Wow, that's cool. Тэр энэ хартаа би талан хаанагаан бол гэдсэн чинь өөртөө ингэж нийлээд ийм юу болт юм шүү дээ. Энэ нөгөө нэг бид нар 10 жил мэлт ахтай нэг ийм цаасаар ийм хийдэг гэсэн шүү дээ. Тэрэн шиг. Вау. Ингээл энд нар бол хөөрхөн юм байна. Гэтэл шал илүү зүйлүүд байгаа байхгүй юу? Гэтэ яг зүгээр угаасаа л компани юм чинь ашиг олох гэж нэг иймэрхүү ганц хоёр зүйл угаасаа хийх хэрэгтэй. Хайрцагны хувьд бол үнэхээр их гоё юм. Тэгээ хайрцгийг би ер нь бол аймаг бүгжөө хийдэг сав болгож ашиглах байх цаашдаа ингээд гэрт байхад ч ихсэн айгүй үзэмжтэй гоё юм байна. Деталь болгоно нь бүр амар гоё харагдаж байна. Тэгээд Dior-ийн календарын хувьд бол нэг юм байла. Айгүй дажгүй байла. Миний хувьд бол сэтгэл өндөр, сэтгэл хангалуун байна. Яагаад гэхээр хэрэглэж үзээгүй өнөртэй ус маань байсан. Бас хэрэгэлдэг ус маань усны маань жижиг хөлбөр нь байсан. Тэгээд надад амар хөөрхөн гоё ягаан энэ шинэ өнөртэй усныхаа simple нэрсэнд би амар баяртай байна. Тэгээ үзээ тохирж ивэл өөр даавна. Тохирохгүй бол тэгэл энэ хэдиймээ байсан байна гэдгийг мэдчихэж болох нь байна. Тэгэл эрэгтэй усных нь хувьд тэгэл эрэгтэй хүмүүст нь өгч байна. Тэгээ уруулны будагнуудын хувьд бол яхаарахгүй хэрэгэлдэг ганц хоёр будаг байх хувьд бол байна. Тэгээд хэрэглэж байгаа дуусна маань гарч ирж байгаа нь бүр гоё юм. Нэмж зардал гаргахгүй хэрвээ энтнэр ингэж буцаж гарч ирээгүй ялангуяа энэ хоёр ингэж сая гарч ирээгүй бол би энэ хоёр дахиж нэмж мөнгө зарлагдах байсан бол одоо хэрэггүй болчлоо гэсэн үг. Нэг тиймэрхүү. Миний хувьд бол би Dior-ийн Adventure Calendar толсон сэтгэл хангалуун байна. Айгуу би бол амар happy байна. Тэгээ надад хамгийн их таалагдсан энэ гадна талынхан сав амар гоё ил ингээд тавьсан байхад ч үзэмжтэй юм байна. Тэгээ дотор нь гоо сайхныхаа гоо сайхан биш ээ. Гоё л чимэгл эмээ бүгжөө хийгээд хадгалахад айгуу гоё цэвэрхэн юм байна. Нэг иймэрхүү. Одоо би энэ боксыг ягаад хадгалаад энэ байшин ягаад хадгалаад байгаа вэ гэхээр хадгалаад байсан бэ гэхээр энэ хоёрыг хооронд нь харьцуулах хадгалаад сохгүй юу? Энэ хоёрыг хооронд нь харьцуулж гал тэгэл хадгалаад исэн юм. Тэгээд гэхдээ энэ манс хөрхөн л байсан л та. Одоо би энэ уруулын будагдыг нь бол хэрэгжилж байгаа. Тентүүд нь айгуу самсан солонгос тентүүд шиг л. За нэг иймэрхүү өнөөдрийн бичлэг маань нэг иймэрхүү л энэ да. Та нар юу гэж бодож байна? Доор сэтгэлдээ ингээ сайхан бичээд өгөөрэй. Тийм. За яхаарахгүй нөгөө сав маань
Эмэ бүгжний сав болсон байдаг байгаа шүү. Найзуудаа энэ хараа. Буй бүх эмэ бүгж гинж минжнүүдээ бүгдийг ингээд тусны салгаац. Тэгээд надад нэг асуудал байгаа нь энтрийг би дараа нь өөрөө олдог байгаа энэ хайр цэгнүүд өглөө болгон босвол ажилдаа явахаас өмнө онгойлгож үздэг ажилдаа олж үтээ. Өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд дуусж байна. Тэгээд хэрвээ таалагдсан бол лайка дараад, subscribe хийгээд, комментоо бичээд, share хийгээд тэгээд үзээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай найзуудаа.